За ийм өндөр уулаар таваад ирлээ. Явж яваад эсвэ рүү орохсон ч оролтгүй. Энэ аюултай бүсгээд ерөөсөө явуулсангүй. Буцаад өөр зам нар явахаар боллоо. Сайн уу өгч? Сайн уу? Чамаа хин гэдэг вэ? Можик. Можик. Чэднас. За. Чэднас. Коронас. Акакоё можик. За, Эсват хотын инээстэл те. Бингора. За манай хүргэн залуу байна. Хүргэн өөрийгөө танилцуулаарай. Introduce yourself. In Mongolian? Where? Хамаагүй холиод I'm Salman Khan and I'm from Swat, Pakistan. And right now this Mongolian tourist came to Pakistan. So we invited him to our home because he's like a family member to us. So we welcome him to Pakistan and we welcome all of you to come here and visit Pakistan. And you will enjoy. Thank you. окей. За. Манай Монгол охин байна. Намайг Жавзан Долом гэдгээ. Одоо энэ Пакистан улсын Сват хотын Мингора гэдэг газар ажиллаж амьдарч байна. Энэ миний хүү Чингис хаан. Хэдэн настай байлаа миний хаан? 3 настай тий. Миний хин гэдэг лээ? Можик тий. Тий можик. Ава. Жавсан долон муухай маань одоо Пакистанд ирээд хэдэн жил болж байна. Хэрхэн яаж одоо Пакистантай холбогдсон энэ талаараа ярьж өгөөч. За. Бид хоёр урд сурж байхдаа танилцсанаас хойш бол 9 жил болж байна. Яг хурмайд суугаад бол 5 жил болж байна. 5 агас бараг 6 жил болж байна. Тий. Тэгээд 2018 онд Пакистанд ирж исэн. Тэгээд одоо нэг хүүтэй. Тэг ингээд саяхан ирчгээд 90 очин яваад л амьдарч байна да. Тий. Боохгүй штэ. За тэгээд одоо Пакистаны талаар монголчууд бол нэг сайн мэдэхгүй. За хэсэг цөөх хүмүүс бол мэддэг бах. Тэгээд мэддгүүд ерөнхийдөө л ер нь нэг тиймэрхүү штэ тий. Буруу ойлголт. Тий, буруу ойлголттой. Тийм байдаг аа. За яг хуу хаасайг бол одоо сайн муу хүмүүс байж л байгаа. Миний хувьд бол одоо энд бэр болоод 5-6 жил болж байна. Тэгэхэд бол ер нь тэгж ахтар тэ заваад зүдрээд хүний эрх зөрчигдөөд тэгээд исэн юм бол байхгүй. Гэтэ яг саяхан тэр нөгөө 20 хэдэн жил Монголд ирж чадаагүй өдр гэдээ яваадсан. Яг тэг хүний кейс бас өөр л ах л та тий. За шашны болон соёлын зан үйл одоо тэр ялгаа нь хэр гарч байна? Нөгөө гарна. Гэхдээ бас нөгөө яг хувь хүнээсээ шалтгаалж байгаа байхгүй юу? Одоо миний таньдаг нөгөө охины хадмууд нь л хэвчэн одоо тий чи араа бүсгсээр заавал өдөр 5 мөрөг инээ тэрэ гэл тий. Заавал ингэдэг тийм бай, ийм бай, заавал нүрээ нууж явах халахал гэтэргээл. Тэгэхээр ерөөсөө л одоо хувь одоо тухайн айлын хувь хүний одоо бас нөхрөөс бас их шалтгаалж байна гэж би бодож байна. Ингээд хараад хахад. Тэгээ миний хувьд бол одоо намайг нэг тэгжтэй шахаж шаардахгүй. Одоо чи айл өөрөөхөө дураараа ямаар энэ тэрүүгээрээ бай. Өдөр бол чамайг тэгж яахгүй гэдэг ер нь бол тэгээ жоохон би жоохон өөрөө тий жоохон тийм задгаан цааш ер нь тиймэрхүү байх гэдэг тий. Чөлөөтэй. Тий чөлөөтэй. Тийм л энэ. За анх ирсэн сэтгэл бол мэдээж бүх юм шал өөр. Бүр шал өөр ертөнцид ирсэн юм шиг санагдчихсан. Тэгээд ингээ хараад явж байхад бол ер нь бараг нэг тий бараг 100 жилийн өмнө очсон юм шиг санагдчихсан.
Тэгээ яг уу явандаа дасаад тэгээ одоо ерөнхийдөө бол гайг байгаа. Тэгээд шашны юу байна. Хоёрт хил соёл тийм юу байна. Гуравт хоол онд нөгөө нэг амар каритай масалатай хоол иддэг шүү дээ. Тэгээ яг вэ тэгээ анх ирэхэд бол мэдээж хэцүү байсан. Айж исэн бас санаа зовж исэн. Тэгээ яах бол тоо би одоо тасч чадах болоо. Ер нь гайг байгаа гэдэг санаа зовж исэн. Одоо бол ингээ бодохоор ер нь үгүй яг тэгж бодох нь зөв л дөө. Гэхдээ одоотой харьцуулахад бол ер нь дажгүй байна уу? Өмнөхтэйгээ харьцуулахад одоо бол одоо дажгүй байна. Юунд санаа зовхгүй. Бас орчин тойрноо бас гайгүй сайн мэддэг болцсон. Би бас энэ хэллэг бас сурсан. Гэхдээ бас яг төрлөх хэлшгээ сураагүй байгаа. Гэхдээ сурч байгаа. За Пакистанд ажиллаж амьдарч байгаа бусад монголчуудаа хэр харилцаа холбоотой байна? За миний мэдхийн 2 эмэгтэй байна. Нэгэнтэй нь бол байнга холбоотой байна. Тий нөгөөхөнтэй нь бол нэг хэсэг холбоотой байж байгаа тэгээ сураг тасарсан. Тий. Гэхдээ Монголд байгаа юм шиг байна лээ. Тий. Гэхдээ миний мэдхгүй бас байдаг юм шиг байна лээ энэ чинь. Одоо ирснээс хойш Пакистантай холбогдсоноос хойш ар гэрээс юм уу монголчууд ирсэн тохиолдол байна уу? Ар гэрээс үү? Манай гэрээс үү? Тий. Байхгүй. Ирээгүй. Гэхдээ ер нь очихын юмсан, ер нь ямар эдийн нэг үзэх юмсан гэдэгтэй. Тэгээд ирүүлэн авчирна гэж бодож байгаа. Хадмуудыгаа ч гэсэн Монголд авчнаа. Хайам. За ингээд хүүхдийн сургуулийн гадаа ингээд бут хамгаалагч нар байна. За ингээд чавцаа дүү болон мужиг дүү мөн нөхөрт нь хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За энэ сайхан байглаар 13 цаг давхиад зорж очсон байт юм аа.